Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Дахиад бит хоёр байна. Ингээд манай хамгийн хайртай баяр болох шинэ жилийн баярын дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Газархан. Ганган ногоон газархан. За, хүсгэ ногоохон газархнаа зассан уу? Манайх засаагүй нөгөө хүүхдүүд маань жоохон байгаа болохоор буулгаж тоглох гээд тэгээ энэ жил яалтчгүй хүүхдүүдийн насыг бодолцоод газар мандаа алгасан байгаа. Харин тийм. Тэгэхгүй бол хамаг тоглоомнууд эвдрээд мод маань унаад дуусна. Тэглгүй ах одоо хүүхдүүд нь ялах жоохон байгаа. Тэгэд мууртай одоо нөгөө амтантай айлууд бас бага насны хүүхдтэй айлууд модноос ер нь жоохон зайлсхийж байна. Газар нөгөө нэг таазнаас өлгөж болох нэг арга байгаа юм билэ. Тэг таазнаас өлгөж болох. Манай тааз өндөр болохоор сарай чатаагүй. Миний хувьд яг хүү маань ганцаархнаа. Тэгээ бас том болцсон учраас бол модын засчихсан. Гэтэ танаа мод үнэхээр гоё харагдчихлээ. Харин тийм ээ. Гэтэ манай хамаг өрөөний зайг эзлээд л байна. Тэгээ хаваа ганцхан сарын хугацаатай юм да тийм ээ. Харин тийм ээ. Тэсэн чинь манай аав ээж орж нөгөө солонгост байдсан шүү дээ. Тэсэн чинь манай аав бүр 11 сар баг 12 сар эхлэхгүй байхад 11 сар гарч яхад залах нэг орой болсон юм. Над руу залгаж байна. Хэр аргатай нэг над руу ярьдаггүй байхгүй. Тэдсэн залгаад би орондоо авчижсэн босоод уцаа. Ясаа зүгээр өгсөн. Зүгээрээ хүүгийнхэн модыг засаа юу? Чаадаг. Манай аав ер нь иймэрхүү юмд аяг ач холбогдол өгдөг байхгүй. Тэгээ ер нь өөрөө хэрвээ байх юм бол бас амар тийм ач холбогдол өгж амар эрт засаад хүүхдүүдтэй ингэдэг төрлийн байхгүй. Хөөх юм бэ. Мэдээж баяртай дурсамжуудаа дагуулад хөвжөлтэй дурсамжууд бас байдаг шүү дээ. Ямар нэгэн оноо гаргасан үеийн гаргасны дараах хөвжөлтэй дурсамж байгаа юу? Шинжилтэй холбоотой он гаргаснаас хойш хөгжилтэй хэрч одоо нэг тийм амар сүртэй хөгжилтэй юм бол алгаа. Яг зүгээр он гаргах мөч. За надад бол нэг тийм сүртэй юм аа. Хүмүүс чинь би хүмүүсээс зүгээр сонсч ийсэн ингээл яг 0 суучсан чинь он гарчдیں۔ Ингээл. Гэтэ яг гяс гараал ороод ирсэн чинь орцсон банаа гаргачдیں ч юм уу. Би хүмүүсээс тиймэрхүү нэг бүтлгүү тохиолдол байгаагүй. Харин тэг ерөөхдөө яг бүтлгүү эсвэл унтсан ч юм. Эсвэл яагаад тэ хүмүүс чинь шампанск цохиулаад тий янз бүрийн хөвгтэй дурсамжууд хүмүүс амар ихэд юм бэлээ. Надад тэр амар сонирхолтой сонсон. Надад бол нэг түүх байгаа. Өөртлөө хөвгөлтэй гэсэн гэх юм уу? Яг хөвгөлтэй ч гэж тий зөвөр хөвгтэй явдал за. Яг нөгөө нэг анх удаа оноо гаргачаад 12-оос хойш оюутан ангийн хайд найзуудтай анх удаа гарахаар болоод гарахгүй юу? Тэгээ би тэд машинтай гараад зугаалж агаал би нөгөө машинаас буугаал яг машинаас буугаал нэг алхаал нөгөө мөсөн дээр амар халтраал зү пит гээл ундаг байхгүй юу? Гэл яг улаан ханц нүрээрээ газарсан за. Тэгээд баг нэг нүд бүдэнсэн ёо гэл нүдээ нээсэн чи яг нүдний өмнө 20,000 төгрөгийн юм хоёр дэвсгэрт. Тэгэл инээ хэцүү, уйлах хэцүү, баярлах хэцүү яг нэг яалч чадахгүй те ёндооч хийж чадахгүй те. Зүгээр яг ингээд яг надад ийм мэдрэмж төрсөн. Хин нэг намайг зүгээр учиргүй амар алхацснаа араас нь мөнгө гэж шилж байгаа юм шиг те бүр яг нэг тийм мэдрэмж төрсөн зам бүр яг яалах гал тэгсэн чи мөнгө өгдөө тэгэл аваад хармалснаа чимээгүй хазганаал босоноос аюу шагналтай унсан байдаг байгаа. Харин тийм бай. Ингэж унаад байвал бас унаад баймаар л юм. Гэ унах болгонд нөгөө мөнгө унаад байвал бас унаал ээж болно шүү дээ. Нөгөө яг iPhone 17 авчаад халтарч унаад шарх гэж дуурсан чинь нуруул байгаастай гэдэг шүү дээ. Үнэхээр тийм дурсан шиг юм ол зомгтой унвал бас тийм тахал юм байна. Дараачийн удаа бурхан минь унгаа бол арай ахиу мөнгө өгөөрэй би том болцсон шүү. Доллар. Тийм доллар юм. Арай олон бүр цөнгөтэй мөнгөйсэн чи яхав тий болно шүү дээ тий. Яг үнэ. Одоо нөөсөлөө TikTok-оор яваад байгаа шүү дээ. Нөгөө миний 26 оны проблем энэ л байх бол. Мөнгө 4 чинь дижихэд байгаа шүү дээ. Үгүй ер нь цөнгөтэй мөнгө ивэл нэх өөх хэрэггүй өндрөөс унсан чи яхав тий. Тийм ээ. Гэтэ хүний амьдралд ер нь ямар ibn нэг их юм хэрэггүйгээ хилцсэн юм болов. Айгүй л их юм хэрэгтэй л байдаг шүү дээ. Амар их юм хэрэгтэй л гэдэг юм л. Шал худлаа юм л шүү дээ. За тэгээд дараагийн хөслөнгөөс асуумаар байгаа нэг зүйл юм заяа. Юу шинэ жил шинэ ном гэдэг чинь ерөөсөө цастай өвөлтэй холбоотой шүү дээ. Чамбаг сайн нөгөө халтарч унсаа гэдгсэн чинь хэр их гулгадаг байсан бэ? Нөгөө байрны дундуур байрны дунд зам. Котоко. Тийм, коток. Байрны дунд
хүүхдүүд амар их коток гэдэгсэн шүү дээ. Тэгэл тэрэнд айгүйх гадч тоглодог. Тэгээд малгаагаа шүүрүүлж мөрлөдөг гэсэн шүү. Гэтэ нэр ингээд ер нь Монголд байр болгоны дунд шахуул коток өвөл байдаг байсан баха тий. Одоо тэгтээ тийм байха болцсон юм л ш. Бид нарыг баг ах үед л тийм их байсан юм шиг. Одоо ингээд харангууд байрны дунд хаанд коток байгаа. Тий. Яг хуучны 3 4 мөрөв ч юм уу хуучны байрнуудын дунд ганцаар байд юм шиг лээ. Гэтэ хав цөөхөн. Сүүлийн үеийн хотхнуудын дунд бол тийм коток байгаагүй би бол. Тийм. Яг тухайн үед миний үеийн хүүхдүүд амар их голгодог байсан. Тэглэн малгай булгаал, ороод булаагаал тэ айгүйх тоглодог байснаа санаж байна. Гэхдээ би яг тийм нөгөө лаг голгодог хүмүүсийн нэг байгаагүй. Миний үеийн ихэнх нь нөгөө коток амар ихтэй айгүйх коток голгодог байсан болохоор нөгөө араараа голгож мулгаал ингээл амар лаг голгодог болцсон байдаг байсан. Би бол тийм лаг бол байгаагүй. Гэхдээ дурсамжинд үлдэх голголтууд бол байсан. Миний найзад дурсамжинд бол нэлээх голголт байх шүү те. Энэ асуулт орчихсныг бодоход. Харин тийм би сайн нөгөө чамайг мөстөр галтарч унаад гэдгийг сонсоод байсан чинь бидний үед чинь ингээ каток бүр аягүй хайдагсэн шүү дээ. Гэж боддог. Тийм шүү дээ. Тэгээд каток гэдгсэн чинь бидний нөгөө сурагч байсан оюутан байсан үеуд бодож байгаа байхгүй. Тэнгүүд цас орсны дараа мэдээж бид нар хөвгүүдээсээ зүгтах шаардлага үнээр үүсдэг байсан. Бүр угаалгадаг байсан ёо. Тийм шүү дээ ёо. Нүүр хамаа урлаад угаалгадаг байсан тий. Тэгээ ядж хахад тэр чинь жоохон 10 11 дөрөв том ангир ороод ирэхлээр охтууд нь талчнаад нүүр хамаа буддаг болоод ирсэн заяа. Ёо тэгэл нөгөө будагтай арай хийж ингээл тухайд өөртөө л гоё будаал янзлал гарч байгаа юм чинь аваачил дарваад л нугаагаа хийцгаар бүр хөрмээр. Зарим үед бүр нөгөө нэг улаарсан тоглогчид маань бүр нөгөө нэг шороотой мороотой чулуутай наваад үрнэ. Бүр тасгаар бүр тийм тохиолдлууд бол байсан шүү байсан. Тийм шүү. Тэгээд санаалал ялтчгүй шинэ жил ихээр цасыг дагахаар бүр ялтчгүй тийм хүүхэд насны сахилгагүй хідэн дөрүүд бол нүдэнд амар тодор харагдаж байгаа байхгүй. Тийм шүү. Шинэ жил гэхээр яалтчгүй надад дурсамжууд ч юм бол үнэхээр нүдэнд бууж байна. За тэгээд хоёулаа штэ. Юу яа. Түрүүнийг би чамайг 3 асуулт зохио гэж хэлсэн штэ. Тий. За асуулт хариулт хэлсэн үү? Тэр ямар учиртай вэ гэхээр штэ. За одоо болохоор бид хоёр 3 асуулт бэлдсэн байгаа. Энэ нь болохоор шинэ жилтэй холбоотой 3 асуулт заяа. Тэгээд ерөөхдөө бол таалгах юм. За тэгээд надаас эхлэх үү? За тэгээ. Ямар гоё бэлэг вэ? Баярлалаа Леугаава. Гэж ямар дуун дээр гардаг вэ? Ямар гоё бэлэг вэ? Баярлалаа Леугаава. Энэ нас айгүй алдартай шинэ жилийн дуу клипэн дээр гардаг үг байхгүй юу? Тийм үү? Яста мэдгүй байна. Би одоо ганцаараа мэдгүй байна гэж байх бодвол ариунагийн дуу юу? Саран туяагийн дуу юу? Үгүй энэ бол хамтлаг байгаа. Хурдын дуу. Охтын хамтлаг. 3 охин. Киви шинэ жилийн дуу гэж аахгүй те. Энэ Sweet Emotion штэ. Sweet Emotion. Тийм үү. Sweet Emotion ямар ч байсан. Sweet Emotion шинэ жилийн дуун дээр ингэж гардаг байхгүй дундуур. Тэгээд тэгсэн чи бас энэ талаар бас дээрээс нэмээд нэг факт хэлчихэдэ штэ. Ингэж хилдэг хүүхдийнхэн дуунд нь Чимба өөрөө дуу оруулсан мэт юм лээ. Тийм үү? Yes. Вау, наачстаа сонирхолтой. Миний асуулт бүр хажууд нь юу вэ? За. Чиний дараагийн асуулт. Чиний асуулт. Ямар ч эхлээд амар хамгийн easy асуулт, хариулж чадхаар асуулт байх хэрэгтэй гэж бодоод хамгийн easy асуултыг сонгосон. Монголын цасан өнгөний малгай ямар өнгөтэй байдаг вэ? Цагаан цэнхэр. Вау. Энэ үгээс ихтэй амархан асуулттай тий. Бодход л шууд өнгө орж ирж байна. Тэгвэл миний хоёр дахь асуулт наадахтай ч амар уйлдан заяа. За. Би угаас хоёр дахь асуултаа харж идэл чиний асуулт орж ирэх шууд хариулж байгаа байхгүй. За тэгсэн чинь миний хоёр дахь асуулт Монголын алдартай би чамд хайртай гэх кино штэ. За тэрэн дээр чи нөгөө хамгийн төгсгөлд нь үрлээ дээр өвлийн үг орж ирдэг штэ. За тэгээд өвлийн үг мэдээж хэм блэ? Мэдэн штэ. Нөгөө залуу байдаг шүү дээ. Дэлгэр орж ирдэг. Тийм дэлгэр. За дэлгэр өвлийн үг болоод орж ирдэг шүү дээ үрлээ дээр. Тэгээд тэгсэн чинь үрлээ цонхны хажуу зогсож идэг шүү дээ. За тэр цонхон дээр ямар амьтан зураатай байдаг вэ? Туулай.
Yes. Шууд орж ирд юм За бэ? тэгвэл штэ бүр давраад ямар он бичээтэй байдаг вэ? За тэрийг нь бол өстө харж байгаагүй. Ямар он бичээтэй дээ? 1986. Нөө тийм үү? Аха тулууныхаа хажууд 1986 он гэсэн байдаг. За чиний хоёр дахь асуулт. За хоёр дахь асуулт. Хүлээн догдлох шинэ жилийн баяр хэмжээлшгүй жаргал бэлгэлжээ. Ямар дууны үг вэ? Шинэ жилийн баяр хэмжээшгүй жаргал бэлгэлээ. Шинэ жилэрлээ Жаргал. Оо ариун цасаа хэлсэн шүү дээ. зүг бэ? За окей. Одоо тэгвэл энэ миний 3 дахь асуулт шүү заяа. Монголын хамгийн их хандлт үзэлттэй шинэ жилийн дуу байдаг юм. Сарт. Одоо би чамд Аадан Бэдэн хэлсэн заяа. Чи энэ 3-аас сонгоо шүү заяа. За Аадан мотивын цасан аялга. За Бэдэн баяр цэцгийн зул сарын бэлэг. Бэдэн таандрын цөмөхөө. За энэ 3-аас шүү дээ чи. Төсөөлшгүй. Тий энэ 3-ын заяа. Энэ 3-ын нэг нь бүр амар хандлттай байгаа заяа. Чи энийг таан шүү. Юу гэж Тэгвэл яг цаг үеэс нь тооцохоор мотив их юм байна. мотив уу? Тий. Үгүй. Таандрын цөмөхөө. Oh my god, тийм үү? 26 сая үзэлттэй. Тийм үү? Yes. Би бүр oh my god гэд бүр гайхсан. Вау. Начи өстө бүр мэдээгүй факт. Төсөөлөөгүй факт. Бүр харин бид нар бол бодохдоо баг нөгөө дээр үесэл байсан дуунууд гэж бодсон. Одоо нөгөө хурдын шинжил, ариунаа саран тяа энтер гэж бодохооргоц. Пүү. Танд бүр зүгээр бүгдийн тол хайсан бэл. Вау. 26 сая гэдэг бол бүр үнэхээр өндөр таа тий. Тэгсэн чинь мотивын засаа аялах чинь 5.5 сая. Дөнгөж үү? Yes. Вау. Тэгэхээр гадаадаас хүртэл хүмүүс сонсон байх магадaltaй юм байна тий. Тийм. Тэгэхээр давтамжинд амир их гэсэн. Давтамжинд. Тэгээ ялч таан дээр нөгөө нэг залуу үеэч, дээд үеэч бүгдийг нь холбочж байгаа болохоор бас их үзэгчтэй байна л да. Та би одоо бодоход юу гэж бодож байна? Шинэ жилийн дуунуудыг зөвхөн шинэ жилээр сонсдог штеп. Таан дээр энэ тэр дуу бүх улиралд аягүй сонссон баг. Тэр дуу чинь саяхан цацагдсан санагдаад байгаа штеп. Өсрөөд 1-2 жил үү? Тийм л аа. Тэгтэл тийм олон үзэлттэй байгаа. Тэгэхээр миний бодлоор наач бол үнэхээр сонирхолтой асуулт хариулт байлаа. Бусад энэ нөгөөд мотивын засаа хаялга болон ариунаа саран тяаг бид нэр зөвхөн шинэ жилийн л ганцхан сард 20 хоногт л хэд дуудаа сонсож байгаа шүү дээ. Тэгэхэд та нарын цөмөөхөйг бол хүмүүс жилийн 4 улирал сонссон юм шиг байна лээ. Тийм байна. Бас сонирхолтой шүү. За чиний сүүлийн асуулт. За миний сүүлийн асуулт. Мэдээж дэлхийд даяараа хамгийн алдартай гэртээ ганцаараа киног бол бүгд мэднэ. Гэртээ ганцаараа киноны нээсэн жил. Гэртээ ганцаараа кино хэдэн онд анх нээж цацагдсан бэ? За ёстой наатах чинь таахал юм байна. Ёстой харин таахал юм байна. Бидний багад байсан штэ. Тэгэхээр бидний баг чи 90 он гэж наасан. 2000 он штэ. Тэгэхээр на кино чинь штэ. За би чамд 2 он хэлэх боломжтой. За. Зөөр би тэдэс тэдийн он гэж хэлж л та. Үгүй яг 1 он хэлтэйгээ би арай дээшээ доош байна гэд хэлээ чи яг 2 одоо та. За 3 орлоо би чамд. 95. Доошо. 95-аас доошо гэсэн үг үү? Yes. 95-аас доошо гэхээр арай 80 мэдл орохгүй л. За тэгвэл 80 он гэж. Дээшээ 85. Бороо 1990 он байлаа. Оо 90 он. Ааха. Арай доошлуулаад хэлчихлээ. Бас би бас яг энэ киног зөндөө үздэг байсан хэрнээ хідэн онд нээжсэн нь юусэн мэддэггүй байсан юм байна. Сая чамаар асуулт талахтаа би ч гэсэндээ мэдэж авлаа. 90 оны 11 сарын 16. Оо 90 онд төрөхсөдөө та нарыг төрж явах үед гэртээ ганцаараа гарч исэн байх шүү. Одоо 90 оныхан маань ч нэлээд настай л та. Харин тийм те. За нас ярих ч муухай юм. Нас ярих ч хэцүү болоод байна шүү те. Шинэ жил болох болгонд бүгд нэг нас нэмж байх юм да. Одоо ч үлээ энэ жил 25 он гэдэг чинь чи бодоод үзтээ 2000 оныхаа. Манай 95 оныхондоо 30
30 насны шинжиллийн баярын минь хүргэе. 30 руу орсон байна. Оо, 85-ын 40 руу орсон байна. үнэ. 30 40 руу орохсод өвлийг өнтөд авахыг хүсье. За ингээд асуулт хариулт манд дуслаа. За өстө сонирхолтойгоор асуулт бэлдсэн байна. Харин тийм байрлаа. Бас сонсож байгаагүй юм байсан бэ. Тийм, бас мэдж байгаагүй зүйлсээ мэдэж авлаа. За дараагийн бас нэг гоё асуулт асуумаар байна найзан чамаас. За. Бид нар нөгөө одоо шинжил гэд бодонгууд хамгийн түрүүнд гоё их сонсдог дуунууд байдаг шүү дээ. Эсвэл дуртай дуу ч юм уу. За хүслэнгийн хувьд болохоор хамгийн их сонсдог юм уу эсвэл хамгийн дуртай дуу гадаад дотоод хамаагүй. Оо шууд санаанд орж ирж байгаа дууны юу гэж? Аха. Писимол хэмдрэл зарлсан байна. Яагаад энэ дуу уусаа алдартай байсан л та. Тэгтээ писимол бол бүр үнэхээр алдартай болсон юмсан тий. Тийм. Бүр аманд ороод баг ориг дуу мартагдаад писимол орчихсон шүү дээ. Одоо ерөөсөө ориг дуунаас шууд писимол гэж санаанд орж байгаа жишээний. Яг тэгэл угаасаа шинэ жил гэхээр надад бол Абагийн Happy New Year айгуух санаанд ордог. Угаасаа наач класс л та. Тийм. Тэгэл манай Mariah Carey чинь те It's time гэж орж ирдэг бол бас тий. Яа, үнэхээр хизээч бол нэрээ шинэ жил бас чадахгүй хаа тий. Оо, хэцүү. Манай Mariah ихч байгааг бол бас шинэ жил жоохон ихтэй алхсан. Их чинь тэр It's time-ийг тэгээд үнэхээр яг копидж дуурайгаад тий тэр хүний биднэрт өгсөн мэдрэмжийг дахиж гүйцээж өгч чадахгүй хаа. Тэр бол үнэхээр гэхдээ миний игээгийн бас тий ганцхан дуул бүр ингээд дэлхийд олон жил бүр ингээд тасралтгүй бүр ингээд цаашдаа ч амар олон жил зөвхөн энэ дуу шинжилээр явах гэж би боддог. Энэ дуу хизээч ингээд ямар дуу өгөхгүй байх гэж. Харин Mariah Carey их чинь дөө. Хизээч өгөхгүй байх. Бүр ингээд бидний өр хүүхдээ хойч гэдэг. Тэгээд угаасаа яг баярын дуу гэдэг утгаараа энэ доонууд хитэн ч цаг үе он болсон. Ер нь дуусахгүй хаа. Аба ч гэсэндээ тий. Үнэхээр тийм. Яг үнэ. Тэгэхдээ яг баярын спешиал дуунуудаас гадна нөгөө дээр үеийн дуу гэх юм уу? Хуучны дуунууд ерөөсөө амар чанартай байсан шиг надад санагддаг. Тэгээд одоо ингээд шинжил мэлийн ч юм уу одоогийн ингээд дуунууд тухайн үедээ сонсохдоо за чихэнд наалдаад ингээд сонсогдоод явж байгаа ч гэсэн яг бүр ингээд бүр жил болгоо ингэж ухаж гаргаж ярьж сонсох ч гэдэг юм уу тий бүр ингэж байнга сонсох дуунууд одоо жоохон ховралцсан санагдав. Яг магадгүй нэг 60 70 настай босгон дээр тий цэлмөний шинэ жилийг тавиач сууж иж магадгүй юм л та яа. Зөөр хөгшөрсөн ханаа ч юм уу тий. Бидний үед нэг саран туяа гэдэг айтаахан дууч хөөхөн байсан гэдэг. Тэр таандрын цөмөө өхөөг тавиадхаач гэх. Их гоё залуу байсан. Хитэн сая мянганд үзэлттэй болсон байх хэвээр даа гэдэг. Тийм тэгэл ачтай нэг юу вэ таандр өвөө юу. Нэрээ дуучдад яг л хөгшөрсөн ч дуулсаар л энэ үстэй тийм. Тийм шүү дээ. Тэгэд нөгөө би бол тэгж боддог байхгүй. Энэ нөгөө үлдэх юмтай хорвоод лгээд үлдэх юмтай буцаж байгаа явж байгаа хүмүүстэй амар хатаархдаг гэх юм уу. Хүн нь байхгүй болсон ч гэсэн дурсамжин, дуун, түүхэн, кинон ингэж үлддэг би бүр амар хатаархаад байдаг юм аа. Гэхдээ угаасаа хүний дурсамжийг хамгийн тод авч үлддэг зүйл миний хувьд бол дуу үнэр хоёр гэдэг. Би ингээд яг тэр үнэрийг дахиад үнэрлэх мөчөд яг хуучны яг тэр дурсамжаа санаанд ордог ч юм уу. Тухайн цаг үеийн сэтгэл одоо жишээлбэл мандрин гэхэд яагаад шинэ жил санаанд ордیں۔ Тийм ээ. Тэнгууд дуу хүртэлтэй яг чи тухайн цаг үед сонсч исэн дуугаа яг сонсохдоо тухайн цаг үе рүүгээ буцаж чаддаг гэж боддог. Дуу үнэр хоёр бол үнэхээр дурсамжийг бол бүр нэвт шингээдэг гэж боддог ш. Наацтай яг үнэ. Мандрин гэсэн чи ой мандрин person. Йоо мандриныг арилгахын мөчөд ингээл цацраад нүд амруу үсрээл. За тэгээд бид нар бол хүүхэд байхдаа нөө мандриныг үнэртэй бирүүгээ гар хөл рүүгээ их цацдаг байсан шүү дээ. Мандриныг үү? Тийм шүү дээ. Нөгөө мандрин чинь ингээд хальсын арилгаад тайлсан үлдэн шүү дээ. Тэнгүүд нөө дотор талаас нь гадна талаас нэрж байгаа ингээд чимхэнгүүд нөгөө үсэрдэг. Тийм. Ингэж хүзүүн рүүгээ ингэж мандрины үнээр цацдаг гэсэн шүү дээ. Би имийг мандрины хальснуудыг паарн дээр тавьжсэн юм санах юм байна. Тий угаасаа паарн дээр тавьж тэгж хатааж бүр үнэрийн гэр даяар үнэртүүлдэг гэсэн. Гэхдээ ямар сонио
би одоо гайхаад байгаа. Хүүхэд наснд байсан мандарины чанар арай өөр байсан уу? Эсвэл томрох тусмаа бидний олон төрлийн үнэр авсаар агаад ч юм эсвэл юм элбэг хангалуун болсон мэдгүй. Юу талбайтыг мэдгүй ч тухайн үед байсан алин мандарины үеэр үнэр одоо байгаа алин мандарины үнэр хоёр ялгаатай санагддаг юм шүү. Ганцгүй биш л дээ. Тэр дээр үеиг шиг хүчтэй биш. Часээсэн биш үү? Тэг яг нэг юм хүчтэй үнэртэй биш юм шиг. Дээр үед ч мараа л алин мандрын гаднаас аваад ороод ирэхэд бараг уутны цанаас үнэртдэг байсан. Баггүй миний хүүхэд насны дурсан юм жаа. Одоо ч тэг арилгахад ч бараг цацрах хэлсэн юм сте. Мэдгүй. Би л өчтөр мандрын ийдсэн цацраагүй. Би ирүүгээ цацаж үзсэн үү дахиад. Харин арилгаж яхах явцад л цацраад байдаг штэ. Мэдгүй одоо л тэгж цацарч масарч хүртэ мэдгэдгэлцэн л. Яг тийм баха. Бид нарын нөгөө нэгдүгürt мандрины чанар уусаа өөрчлөгдсөний хувьд бол өөрчлөгдсөн баг. Уусаа хуучны юмнууд айгу чанартай байсан, эдлгээ тий чанар сайтай байсан, эрүүлээсэн гэж ярьдаг штэ. Бас нөгөө юм бас тэр болгоо олдоод идэх байсан болохоор ч тийм байсан гэж магадгүй. Олон шалтгаан байдаг баг. Мэдхгүй тэр болгон бид нэр өдөр болгон алин мандрын иддэг байгааг байх. Бидний хүүхэд байхад. Тэгэнгუთ одоо бол тэгэл хүссэн үедээ хаанаас л бол хаанаас штэ ба тий. Элбэг хангалуун болцсон болохоос гараад байдаг ч магадгүй л тий. Тийм магадгүй л. Дуу гэснээс миний нэмсэн сэтгэлд хамгийн хоногшсон сайхан дуу юу вэ? Миний хувьд гэх юм бол мэдээж шинэ жилийн бүх дуунууд гоё. Мэдээж өстө нэг 11 сар гаруугүй бол хаасайгүй гоё шинэ жилийн дуунууд явагдаад ирэхлээр бүр ингээд тогтлол хоног толон хүлээдэг. Миний хувьд болохоор баяр цэцгийн тэр шинэ жилийн дуунд би маш их дуртай. Тэр бол үнэхээр гоё дуу. Баяр цэцэг өөрөө ч мундаг уран бүтээлч, мундаг дуучин бүр ингээд нэг төрцөн урлагийн хүн гэж би бол хардаг. Баяр цэцэг юм шүү. Миний найз ч бас тэгтээ шинэ жилээр өөрөө дуулдаг байсан үстэй. Би ч бас нэг шинэ жилийн хэдэн жилийн халтуртай. Тэгээд халтураа хийн бас нэг 5 цас халтураар шинэ жилээр бас намайг холж исэн сайхан цаг үеуд байгаа. Тэгэд одоо тухайн үед чи хөөрхөдөө нэг 3 дуу 5 дуу муу дуулдаг. Тэгээд cover дуучнаар явдаг. Тэгээд явтээ нэг 100 150 өсрөөл 200 сая төгрөг авдаг гэсэн баг. Тэнгүүд одоогийн аншаар одонгууд асар юм том байгаа байхгүй юу? Тэгэд албан байгууллагууд дээр хөөрхөдөө намайг ямар амар том байгууллага ах вэ? Хөрхөн жижигэн байгууллагууд л авна шүү дээ. Тэгээ яг хөрх юм амдаал очоод сэтгэлээсээ тэгээл гоё хөгжөөч хийнсэн гэсэн тийм гоё гигийнхэн цагаахан хүсэл аяг хэдэгсэн. Тэгээд олон ч байгууллагууд дээр очиж бас хөөрхөн хитэ алтуур хийж исэн. Тэгээд тухайн мөнгөөрөөч бас тэгэл хөрхөн өөрийгөө аргацааж амьдарч исэн он цагууд надад байдгийн. Алтуурлжсэн хамгийн гоё сонирхолтой дуу гэхээр юу вэ? За шинжлэр мэдээж л угаасаа л нөө шинжлэлийн холбогдлолтой дуунууд дуулна, дандаа цоглог дуунууд дуулна. Бас хэд хэдэн удаа амьд хөгжмийн хамтлагтаа дуулж исэн. Би миний дуулдаг дуунууд гэх юм бол ер нь тэгэл cover чин гэдэг утгаараа тэгэл бусдыгаад бус дууштай дуунуудыг каверлал явчихдаг гэсэн. Мотивын цасаа аялга, сэрчмагийн шинэн ирлээч гэдэг юм уу те. Энэ дуунуудыг сайхан каверлал болчихдог гэсэн. Тэгээ дуу гэснээс надад нэг шинжлэлийн холбогдлолтой дуу байдаг штэ. 12 сарын гайхамшиг гэдэг нэг солонгос дуу Монгол руу орчуулж дуулсан дуу байдаг байхгүй юу? Гэхдээ YouTube дээр байхгүй. SoundCloud дотор 12 сарын гайхамшиг гэж монголоор клэр гэх юм бол гарч ирдэг заяа. Дуур гарч ирнэ. Тэгээд тэр дуу манаас аягүй гоё түүхтэй. Нөгөө одоогоор бол одоо YouTube дээр бол алдаршсан Унтага Бончик гэдэг нэртэй алдаршсан бас одоо cover дуучин хөгжим зохиодог тийм мундаг залуу байдаг, уран бүтээлч залуу байдаг байхгүй юу? Тэр залуу маань тэр солонгос хэлнээс орчуулад монгол дууг дуулах санаа гаргаад надад санал тавьсан. Тэгээ надад бас аз завшаанаар тийм боломж олдоод тэгээ ерөнхийдөө олон анхны удаа баг тэгж бичүүлээд холоо бичүүлээд ингээд бич хийжсэн дуу байхгүй юу? Тэгээд тэр дуу гарснаас хойш хамгийн их одоо баярлсан зүйл нь гэх юм уу эсвэл хамгийн одоо жаргалтай болсон зүйл юу вэ гэхлээр бид нар чинь нөгөө багасаа л аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдөх, магтуулах тийм нэг хэрэгцээ шаардлага үүсэж амьдрт юм байна штэ. Тэг яг тэрний адил найз нь ч ихсэн яг нөгөө
нэг жоох юм гээгүүлчихэр хүн аав ээжтэй шууд хэлмээр санагддаг шүү дээ. Ингээл тэгэл зөрүүлээд аав ээжээс аягүй нөгөө сайхан зүйл хүлээдэг. Тэг тэрний адилаар бас тэр дууга бэлэн болгочоод аав ээж ярилцлага явуулаад сонсгол. Тэгэл аав маань тэр дунд аягүй дуртай болоод тэгээ наана бол гоё сайхан байна гэж айхтар магтахгүй шүү дээ. Эрэхтэй хүн чинь аав нар чи яг тийм юм бэл заяа. Тэгэл ээж болохоор хэлээл ярих болгоо. Авчээстэй тутан чиний дууг тавьдаг, байнга сонсдог. Заахныхоо дууг сонсчий гэл дандаа тэгдэг гэл. Тэснэ өөрөө наана бол хизээш тэхгүй штэ. Тэгээ яг эрэгтэй хүний сэтгэл бүр нэг тийм дууга мөртлөө зүгээр өөрт нь хэлэхгүй мөртлөө цаанаа магтаал ингээд өөртөө ингээд яваад тийм санагддаг байхгүй. Хэлэхэд яадгүй тий. Аав нар эрэгтэй хүмүүс ер нь тийм бах тий. Манай аав ч гэсэндээ одоо ингээд бодохоор тийм. Би яг оюутан бахтаа тэмцээнд ороод нөгөө Японд руу тэтгэлэгтээ сурахаар явж исэн байхгүй юу? Үу тийм үү гоё. Тэгээ тухайн үед тэмцээнд орохдоо нөгөө корпоративын тайзан дээр дуулж исэн. Тэгэл манай аав дуулчаад буугаад ирсэн чинь миний охин өөр хийх юм байгаагүй мүү гэлтгсэн. Тэгэл аав за миний дуулах таалагдаагүй юм байна л гэж бодоод тэр үедээ инээдтэй ч юм шиг санагдал өнгөрөөл. Тэгэл Японд руу тэтгэлэгтээ сурахаар ч явлаа. Аавч нэг сүртэй миний охин өстө мундаг байна ч гэсэнгүү сайн яваарай гэл яваад ирсний дараа харин нэг хүнтэй таарсан чинь намайг амар таниад үе манай баярх ахын охин үгүй. Тийм юм байна гэлтгсэн чинь өөстөө манай ах чамайг байн ирдэ штэ манай ах өстөө гой дуулдаг бүжгэлдэг манай охин тэтгэлгээр өөрийнхөө чадвараар тэтгэлэг аваад бүр Японд сурж байгаа манай ох өстөө тийм мундаг гэл чамайг өстөө байн ирдэ чамайг бүгд таньна гэл. Би бүр тийм үү ямар сайн би өстөө мэдээгүй штгсэн чинь чамайг бүр манай ажлын хажуудлын төцнийг ч таньна. Ах бол өстөө бүгд нь ярьдیں۔ Гэл тийж үү. Тэгэл би бүр тэрийг сонсоод бүр сэтгэл бүр амар зөөлрөөл заа. Амар ингээл аав нар эрэгтэй хүмүүс бол гаднаа тий ингэж дэлгэж хэлээгүй ч гэсэндээ дотроо ингэж үнэхээр химиг агуулсан байгаад бахархаж тий ингэж хайрлаж тэрүүгээр бардамнаж л бид нарыг араас нь ингээл пуш хийдэг. Тий яг тэгж утсан. Тэгээ харилцаан дээр хүртэл аав нар тэгээ ер нь охиндоо ч гэлтгүү хүмүүст ирчүүд аав нар төлхөө аав зарим нь тийм биш л дээ. Ер нь тийм байдаг бах. Манай аав бол ерөөсөө л хүн амтнаас гоё мэдчилгээтэй өвөг те ах миньста хайртай шүү юм шүү тийм шүү там мундаг шүү гэдэг гэсэн чат байна уу би хүүхдүүдийнхээ игдүүтэй зургийг явуулсан байна уу те би стаавда сэтгэлийн үгээ хайраа илэрхийлсэн байна уу манай аавын хамгийн том супер хариулт бол үүдээс ерөөсөө лайк шүү дээ big like тийм ерөөсөө лайк бол манай аавын хувьд бүх юмны хариу ер нь тэгээд амар тэргээ сэтгэлээс хариулчлаа гэж боддог байна. Тийм тэрийг бүр амар том талархал илэрхийллээ бүр амар хайр үзүүллээ гэж бодд юм шүү лээ. Oh my god надад бол би болохоор нөгөө хүнд айгүй их нөгөө үгээр илэрхийлхийг амар хичээдэг гоё уран сайхан үг хэлхийг хичээдэг. Тэгээд тэр тусмаач амар бодоол амар урт юм бичээл хүнийг яг магтсан шиг магтаа сайхан үг хэлэл хэлсэн шиг хэлдэг төрлийн юм болохоор тэгэж хичээж бичсэн постны доор лайк дарах юм бол амарсан нэр шууд блок штэ нэр лайк тэгээд лайк ирвэл би бол блоконд л авна. Тэгэх юм бол надад өө за Ямарсан даавын төрсөн дүү над руу хав үргээд аавд хэлж чадахгүй те. Ингээд бичсэн чинь над руу лайк явуулаад байна. Тэг угууд нь зөрүүлээ өөрийнхөө бичсэн юмны лайкийг скриншотыг явуулж байгаа юм чи. Адилхан. Зөөрэ танд чиш над чинь шанддаг юм да. Тий. Аав нар зэгтээ өнөх хөрх юм аа. Одоо ингээд бодсон чи яг ингээд бид нарыг зүгээр л чимээгүй мөртлөө асар их хүчтэй дэмждэг пуш хийдэг хүмүүс байгаа байхгүй. Тийм шүү тий. Ааха. За өнөөдөр ямар ч шинэ жилийн дугаар маань ингээд ерөнхийдөө энэ хоригд өндөрлөж байгаа. Тэгээд энэ завшааныг далиндуулаад гэдэг шиг нөгөө зараа эхлээд өгчий. Мэдээч энэ бол шинэ жилийн дугаар байсан. Тэгэхээр дараагийн дугаар дээр захиа хөдлөж авах дугаар дээрээ шинэ жилийн тухай захидлууд хүлээж авна. Тэгэхээр та шинэ жилийнхаа хамгийн гоё дурсамжуудыг, хөвгтэй үйл явдлуудыг, шинэ жилтэй холбоотой гоё зүйлсээ эсвэл шинэ жилийг тохиолдуулан бичих захидлаа бидэнд дэлгээгээрэй. Бид захидлыг тань ярилцах болно. Миний надад ч ихсэн бас нөгөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг бас ингээд тий дайх үг байна. Тэгээд шинэ жилийн тусгай дугаар. За шинэ жил бол мэдээж нөгөө хайртай дотны хүмүүс хамгийн түрүүнд бодогддог.
найз нөхөд, гэр бүл, ах トゥ амраг садан тий яг л бидний нөгөөд хайртай чухал хүмүүс маань бодогддог баяр. Тэгээд надад одоо ч гэсэн яг ингээд шинэ жилийн тухай ингээд дугаар хийгээд ингээд тоглоод яриа сууж явах үед бас ингээд сэтгэлд маань миний найз нөхөд, аав ээж маань тий ах トゥ маань ингээд бодогдож байна. Тэгээд сүүлийн үеүүдэд найз нөхдөдөө хэр аргатай уулзаж уулзраад ярьж хөөрөөд ингэж чадаагүй. Тэгээд миний найзууд бас тал нь гадаад дотоодод гэдэг янз бүр байдаг. Тэгээд гадаад дотоодод сууж байгаа бүх найзуудтай энэ хүү оноо сайхан үдэрээ, шинэ оноо сайхан хөвтөж аваарай. Энэ онд та бүхэн маань хангалттай сайн байсан шүү, хичээсэн шүү. Тэгээд яг нь найз заримдаа тий ингээд мартдаг. Хэцүү үеүүдэд нь бас ингээд байж чаддгүй, өөрийг нь хүй хай гэж чаддгүй ч гэсэндээ үргэлж миний найзууд сэтгэл зүрхэнд байдаг шүү. Тэгээд одоо ингээд баяр гэдэг ингээд халуун дулаан зүйл бодоход тийм дулаан подкастаараа дулаан зүйл ярихад дулаан найзууд маань бас их санаанд орж байна. Тэгээд миний найзууд ч ихсэн оноо сайхан ухтаарай, эрүүл их байгаарай, аз жаргалтай байгаарай. Найз нь тэгээд бүх үе тамч юу гэж нэг хэдэн үг даймаар байна энэ цаашаа ашиглаа. За найзууд нь дайсан бол сонсоорой. За тэгээд сонсож байгаа бүх сонсогчдоо энэ жил та бүхэн маань ихээр мундаг байсан шүү, хичээсэн шүү. Тэгээд угаасаа юмд нөгөө ханаад цадна гэж бол байхгүй, хүм бүх зүйл төр төгсөн гэж байхгүй. Энэ жилийг та одоо өөрийн зүйлээрээ туулах ёстой байсан. Зарим нэг зүйл тань дутуу байгаа бол энэ зүйл дутуугаараа л энэ оныг тий үтгэх ёстой байсан. Та өөрийнхөө эцээ хүртэл хийж чадах бүх зүйлийг хийсэн гэсэн үг шүү дээ. Тийм үү? Үсгэгэвд 25 оныг дүгнүүл. Илүү яг 25 он бол миний хувьд их урт байлаа. Мэдээж алдсан, ядарсан, шантарсан. Тэгэхээр хэрвээ та ядарсан, шантарсан, ганцаарсан бол ганцаараа биш шүү гэж хэлмээрээ. Тэгээд мэдээж шинэ он ирж байна. Бүх зүйл шинээр эхэлж байна. Тэгэхээр та шинэ оноо, шинэ зүйлсээр, шинэ мэдрэмжээр, шинэ зорилготойгоор, шинэ аз жаргалтайгаар бүх зүйлийг ардаа орхиод, бүх хуучин дурсамжаа ардаа олтойгээр шинэ он руугаа шинэ зорилго, шинэ итгэлтэйгээр алхаж ороосоо гэж хэлмээр байна. Энэ бол таны амьдралын дахин нэгэн цоо шин хуудас шүү. Та бүхэндээ цоо шин жилийн мэндийг хүргэе. Бас сайн сайхныг хүсье. За тэгээд шинэ жилийн тусгай дугаарыг маань дуустал сонссон үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээж сайхан цагтлуудаа хүлээж авна шүү. Тийм болохоор цагтлуудаа та бүхэн маань илгээгээрэй. Тэгээд та бүхэндээ хайр дүүрэн шинэ жилийн мэнд хүргэе. Өмнө дугаар маань ингээд туслаа баяр таа. Баярлалаа, баяр таа.